Сайн бацгаана үзэгчдээ та бүхнийхээ орой амгалан айлтгая. Монголын үндэсний олон нийтийн телевизээс пүрэв гараг болгон үзэгч та бүхэнд шууд амжилан хүргэдэг хүнсний хувьсгал нэвтрүүлгийн хайлж дугаарыг эхэлж байна. За тэгэхээр бид сар бүхний сүүлийн 7 хоногийг Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлан улс орон даяар хэрэгжүүлж байгаа хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд ямар ажлууд хийгдэж байна. Бидний өмнө бас хүнсний аюулгүй байдал, чанар аюулгүй байдал байж чадж байна уу? Өнөөдрийн сэдэв бол хүнсний чанар аюулгүй байдал, хянаш шалгалт гэсэн сэдвийн хүрээнд явах гэж байгаа. Тэгэхээр энэ сэдвийн хүрээнд эрхэм зочтой бас 600 их студид урьсан одоо хүсэлтийг урилгыг хүлээн авч ирсэн зочтой бас талархснаа илэрхийлье. За хэлцүүлгээ эхлэхийн өмнө бид бас дараах мэдээллийг бэлтгэсэн. Энэ мэдээлэл бол одоо улсын хэмжээнд 7 аймгийн хүрээнд тийм ээ хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын хүрээнд эхний байдлаар ямар одоо мэдээллүүд, ямар нөхцөл байдал байгаа вэ гэдэг энэ мэдээллийг бид бас бэлтгэжсэн. Энийг хүргээд хэлцүүлгээ эхлүүлье. Замын үд бомб чөлөөт бүсдэх дэлгүүр болон гайлын салбар лабораторид импортоор орж ирсэн жимс гэн хүнсний ногоонд агуулгадж бодсошгүй пестицидийн үлдэгдлийг илрүүлэх хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэсэн хяналт шалгалт хийлээ. Нийт 20 төрлийн жимс хүнсний ногооноос ээж авч лабораторийн наривчилсан шинжилгээнд хамруулсан байна. Хяналт шалгалтын явцад чөлөөт бүсийн худалдааны дэлгүүрүүд стандартын шаардлага хангаагүй, зөвшөөрөгдөөгүй, баталгаажуулалтын гэрчилгээгүй электрон жинг ашиглаж байсан. Замын үд бомбын гайлын салбар лабораторийн ачаалал эрс нэмэгдсэн ч хүний нөөцийн дутагдалд орж 13 хүн ажиллаж байгаа нь шаардлага хангахгүй байна гэж үзсэн байна. Дархан уул аймгийн томоохон зах худалдааны төвүүдэд хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийхэд зарим төрлийн хүнсний ногоо жимснээс пестицидийн үлдэгдэл илэрсэн гэх лабораторийн дүгнэлт гарсан байна. Пестицидийн үлдэгдлийн лабораторийн шинжилгээ хийж гарал үүслийг тодорхойлж бусад холбогдох шаардлагад нийцэж байгаа эсхийг шалган тогтоож зөрчлийг арилгуулах үнэлэлт дүгнэлт өгөх зэргээр аймгийн удирдлагууд шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Иргэдэд үйлчилж буй алт мөнгөн эдлийн дэлгүүрүүдийн жин хэмжүүр 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл хүчинтэй баталгаажуулалттай байна. Зах худалдааны төвүүдэд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй сорилтын лабораториуд бүгд итгэмжлэлгүй байгаа нь тогтоогдсон. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лабораторийн явуулын пестицидийн аппаратыг ашиглан түргэвчилсэн аргаар 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээ хийхэд импортоор оруулж ирсэн лууг нь пестицидийн үлдэгдэл илэрсэн байна. За тэгэхээр хяналт шалгалт гэдэг юм бол одоо бидний дунд хамгийн чухал уг нь байсан. Харин одоо энэ цаг үед бас одоо хуучнаар бол мэргэжлийн хяналтын байгууллага байхгүй болцсонтой ч холбоотой юм уу? Ер нь зарим талаар бол нэг юм хяналт шалгалт хариуцлагын асуудал жаахан суларсан юм уу да гэж хараад байгаа. Тэгвэл мэдээж салбартаа энэ ажил бол уг нь хийгдэж байгаа нь үнэн. Гэхдээ хэр хэмжээнд тэгээд тэр нь хэр мэдээлэгдэж байгаа вэ гэдэг дээр. Тэгэхээр саяны мэдээлэлд гарлаа ерөнхийдөө өнгөрсөн хугацаанд бол яг одоо энэ хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд улс орон даяар хариуцлагын асуудал, хяналт шалгалтын асуудал, за одоо юу гэдгийг энэ хүнсний одоо бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, хүртээмжийг сайжруулах, чанар аюулгүй байдлыг хангах гэдэг ингээ олон асуудлууд явж байгаагийн нэг нь би энэ бас хяналт шалгалтын ажилд давхар явж байгаа гэж ингэж ойлгож байгаа. Бүх юмд стандарт мөрдөгдөх ёстой тий. За энэ стандарт мөрдөж гэнэ үгүй юу гэдгийг бас өнгөрсөн хугацаанд та нэлээдгүй аймгаар явж бас хяналт шалгалт хийсэн мэлээ. Хамгийн түрүүнд ер нь энэ хяналт шалгалтаар илэрсэн хамгийн анхаарал татж байгаа асуудлууд нь юу вэ гэдгээс яриагаа эхлэе. За Батбаяр. За Монгол улсын шадар сайд амар сайхны одоо тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг бол ингээд 7 аймаг тэгээд одоо нийт слот 9 дөрвөөр ингээд ажиллаад одоо явж байна. За энэ дээр ямар асуудал хөндөгж байна гэхээр мад амтны гаралтай түүхийн бах одоо яг аюулгүй байдлаа хангаж ийн үгүй юу бас. За энэ дээр яг сорилт туршилт хийж байгаа нөгөө сорилтын лабораториуд нь итгэмжилсэн үгүй юу гэдэг асуудал. За дээрэс нөгөө жимс нь төмс хүнсний ногооны пестицид үлдэгдлийн асуудал. За тэгээд иргэдэд үйлчилж байгаа нөгөө жин хэмжүүрийн асуудал чинь гээд гих мэтлэн. За дээрэс нь нэмэгдээ нөгөө сургууль цэцэрлэгийн хүүхдийн хоолны асуудал. Гих мэтлэн нэлээ өргөөрөйтэй хяналт шалгалтыг бид нар 24 оны 12 сарын 4-өөс эхлээд одоо хүртэл ингээд хийгдээд явж байгаа. Тэгээ одоогийн байдлаар бол аль төрийн таны хэлдэг 7 аймаг
7 аймгийн бүх зах худалдааны төв. За 15 аймгийн бол 15 сургууль. За Улаанбаатар хотод 10 сургууль дээр бол бидний хяналт шалгалтаа ингээд хийгээд явж байна. Тэгээд дээрэс нь нэмээд хэлэхэд 9 дүүргийн одоо гол зах худалдааны төвүүд нөгөө Амгалан зах, Баян зүрхийн зах, за одоо томоохон зах худал хүчит чонхор бүх захууд дээр хяналт шалгалтаа яг энэ чиглэлээр явж байгаа. За энэ дээр ямар асуудал гарч ийнэ гэхээр нөгөө бидний энэ хяналт шалгалтаа чи юу тогтоох гэж юу илрүүлэх гэдэг бидний зорилгоны үе тий идж байгаа хэрэгжилж байгаа нөгөө хүнсний бүтээгдэхүүн чинь яг эрүүл ахуйн шаардлага хангаж ийн үгүй юу гэдэг. За нөгөө үйлдвэрлэгчээс авуулаад хэрэглэгч хүрэх. За нөгөө малчны утгнаас ахуулаад нөгөө хэрэглэгч хүртэл аюулгүй байдлаа хангаж ийн үгүй юу гэдэг асуудал дээр л энэ асуудал яригдж байгаа. Тэгэхээр энэ дээр бол нэлээд асуудал гарч байгаа. За бид нар бол пестицидийн үлдэгдлийн асуудлыг бол манай хүнсний аюулгүй лавлгаа лабораториуд энэ асуудлаа ярьж байна. За нөгөө сорилтын лаборатори бол шинжилгээ ухааны үндсэлтэд тогтоож байгаа газруудыг бол одоо манай нэмэр. За би хүнээс нь асуултаа асуугаа явчих тий. Тэгэхээр тусдаа бид нар бол чиглэлийн агуулгын хүрээнд бол хяналт шалгалтаа хийгээд явж байгаа. Энэ дээр би танд том мэдээлэлүүд бол хэлж байна. Тэгэхээр энэ пестицид гэдэг одоо нэг талаар бол зөв зохистой хэрэглээний асуудал байх ёстойг үл байх ёстой, огт байхгүй ёсгүй гэсэн юм бас байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр Нандин Эрдэнэлч одоо яг энэ хяналт шалгалтаар зарим жимсхэн дээр бас энэ пестицидийн үлдэгдэл гарсан гэсэн юм тоо баримт явж шүү дээ. Тэгэхээр ер нь цаашдаа энэ ингээл гараад байхаар шинжтэй байна уу? Эсвэл энийг хаана яг энэ асуудал одоо тэр үйлдвэрлэгчдээс байна уу? Эсвэл одоо аль хэсэг дээр алдаа гараад байгаа учраас ийм юм илрээд байна гэдэг дээр. За тэрнээс өмнө бас нэг манай одоо хүнсний аюулгүй байдлын мэдээлэл авалгаа лабораторийн чиглэлийг бас найлтгуур тун зөвтэй болов гэж бодож байна. За манай хүнсний аюулгүй байдлын мэдээлэл авалгаа лаборатори бол хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 15 дугаар зүйл дээр бол одоо хүнсний авалгаа лабораторийн чиглэл гэж бол одоо байдаг. За юун дээр бол одоо мэдээж мэрэгжлийн хэлтийн байгууллагын системд бол байхдаа одоо бүх одоо байцаагч нарын бол одоо дээжийг одоо шинжилдэг эргэн аж ахуйн нэгжийн хүсэлтээр бол одоо үйл ажиллагаагаа явуулдаг. Тийм ээ хордлого гомдлын үеийн одоо үйл ажиллагаа магадлан шинжилгээ хийдэг. За мөн одоо 15 2 дээр бол тандалт судалгаа эрсдлийн үнэлгээг зохион байгуулж за түүнээс гарсан үр дүнд дүгнэлт зөвлөмжийг одоо холбогдох байгууллагад хөрвүүлж ажиллах гэсэн ийм чиг үүрэгтэй. Тэгэхээр одоо энэ Монгол Улсын шадар сайд амар сайхны одоо баталсан энэ хянах шалгалтын ажлын хэсэгт бол манайх энэ одоо хүнсний бүтээгдэхүүний жимсгэн болон за хүнсний ногоон дээр бол одоо үндсэндээ пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээ хийсэн. За мөн ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчлэгээний орчны одоо шинжилгээнүүдийг бол одоо ингэж хийж өөрөөр хэлэх юм бол тандалт судалгааны одоо чиг үүрэгтэйгээр бол энэ ажлын хэсэгт бол орж ажилласан. За одоо яг тандалт судалгааны үр дүнгууд бол одоо манай дээр машин дээр бол одоо уншигтаад ер нь бол одоо гарч байна. За нэгдүгээрт бол одоо яг таны хэлсэнчлэн пестицидийн асуудал ойлголт бол одоо дэлхийн хэмжээнд 1000 гаруй одоо нэр төрлийн пестицид боёо өөрөөр хэлэх юм бол химийн бодисыг бол одоо газар тариаланд бол одоо хэрэгжилж байна. За энэ нэг талаасаа бол одоо нэг ургамал хамгааллын одоо бүтээгдэхүүн гэж одоо ингэж бас хэлээд тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол нэг ургамал хамгааллын одоо тий дэмжихтэй. За хортон шавжаа устгах чиглэлээр л одоо энэ пестицидыг бол одоо хэрэгэлдэг. За гэвч бол одоо тэр бидний одоо хөрсөн дээр ургаад гарсан тэр бүтээгдэхүүн бол өөрөөр хэлэх юм бол пестицидийн үлдэгдэлгүй байх ёстой. Үлдэгдэлтэй байлаа гэхэд тэр нь өөрөө зөвшөөрөгдөлтэй хэмжээний дотроо өөрөө хязгаартай байх ёстой. Өөрөөр хэлэх юм бол одоо монголчуудын хэлцсэн аншсан хүлц хэмжээ гэж байгаа тийм ээ. Тэр хүлц хэмжээнд бол байх ёстой. За гэтэл манай Монгол Улсын ЭМ-ээс 5868 одоо 2008 гэсэн одоо энэ пестицидийн үлдэгдлийн одоо энэ стандарт дээр бол 167 нэр төрлийн стандарт бол байдаг. Тэгээд одоо бол хяналт шалгалт дээр яг нэг ноцтой зөрчил илэрж байгаа нь бол одоо үндсэндээ бол яг 50 төрлийн одоо пестицидийн үлдэгдэл бол илэрсэн. За үүний 3 нь бол одоо яг манай энэ одоо ЭМ-ээс 5868 2008 гэдэг одоо энэ стандарт одоо бүртгэлтэй пестицид байна. За үлдсэн 47 нэр төрөл нь бол одоо манай стандартад бол одоо байхгүй бүртгэлгүй одоо ийм пестицидийн үлдэгдлүүд ингээд илэрч байгаа. Тэгэхээр нөгөө стандартад маань байхгүй байгаа учраас бид нар одоо яг нөгөө зөвшөөрөгдөлтэй хэмжээндээ байна уугүй юу гэдэг энэ асуудлыг цаашаа судлана гэхлээр олон улсын стандартуудтай харьцуулах шаардлага бий болж байгаа. Тэгэхээр олон улсын стандарт буюу КАК стандартуудтай бол одоо харьцуулах за бүгд найрамдагтад ард улс, Оросын албаны улс гэдэг одоо ялангуяа энэ хөрс зэрэгэлдээ улсуудаас бид нар импортын одоо тэг хүнсний ногоо жимсгэн авдаг энэ улсуудтайгаа одоо бид нар харьцуулж дараагийн шатны судалгаагаа хийх ийм одоо нөхцөл байдал бол одоо ингэж гарч байна. Нэмэрдээ
үндэсний итгэмжлийн төвөд одоо жишээ нь саяны тэр орхон уул дээр хийсэн шалгалтаар сорилтын лабораторийн 90% нь итгэмжилгүй байсан гэсэн нэг юм тоо гарчлаа шүү дээ тий. Ихэнх нь ч юм уу. Тэгэхээр энэ ер нь итгэмжилгүй байна гэдэг одоо томоохон зах худалдааны төвүүдийн гэж байгаа. Тэгэхээр яагаад итгэмжилтэй байх ёстой мэдрэмжилгүй байгаа нь өөрөө ямар үр дагаврыг бас бий болгож болцсошгүй вэ? Энэ одоо хариуцлагын асуудал яригдах байх тий. Уг нь бол итгэмжилтэй болох ёстой шүү дээ. Тийм. За мэдээж одоо хүнсний хувьсгал гэдэг одоо манай Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлал хэрэгжүүлж байгаа. Энэ бол одоо хамгийн чухал асуудал. Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал. Тэгэхээр бид нэр одоо ерөнхийлөгчийн санаачсан Монгол одоо үндэстэй монголчууд өөртөө тэг хүнсийг гаднаас биш өөртөө дотоодын хэрэгцээг хангадаг үйлдвэрлэгч орн байх хэрэгтэй гэдэг энэ зорилттой хэрэгжүүлэхийн хажуугаар хоёрдугаар үе шат буюу тэр үйлдвэрлэсэн тэр боловсруулж байгаа бий болгож байгаа хүнсний бүтээгдэхүүн маань эрүүл аюулгүй стандартын шаардлага хангасан байх хэрэгтэй. Ард иргэдийнхаа тэ одоо энэ эрүүл аюулгүй байдалд шууд одоо анхаарч явах хэрэгтэй гэдэг л энэ хоёрдугаар үе шатны хүрээнд одоо Монгол Улсын шадар сайд амар сайхан шадар сайд өөрийнхөө одоо эрхлэх асуудлын хүрээний мөн дээр нь одоо холбогдох байгууллагуудаа бид нэр хяналт шалгалт хийгээд явсан. Үндэсний итгэмжлийн байгууллагын хувьд бол яг одоо манай байгууллагын үндсэн чиг үүргийн хүрээнд за нийслэлийн хэмжээнд сая одоо стандартын дарга явж байна. Нийслэлийн хэмжээнд 7 аймгийн хэмжээнд хяналт шалгалт хийхэд за нийслэлийн одоо жишээ аваад үзэхэд одоо томоохон зах худалдааны одоо хүчиж хонхоор амгалан гэдэг энэ зах худал наран туул худалдааны төвч гэдэг юм түүхийн мах худалдан борлуулж байгаа энэ захуудын дэргэд үйл ажиллагаа лабораториуд огт итгэмжлэл байхгүй. Бүр огт байхгүй. Энэ бол өнөөдөр бас маш эмнэлтэй байна. Тэгээ энийг бид нэр ноцтой зөрчил. За итгэмжлэгдэхгүй байна гэдэг нь одоо тухайн лабораторийн сорилт шинжилгээний ямар ч баталгаа байхгүй л гэсэн үг шүү дээ тий. Сорилт шинжилгээний дүн хаач хинж хэзээс хүлэн зөвшөөрөхгүй. За магадгүй тэр одоо итгэмжлэгдээгүй лабораторийн сорилт шинжилгээний дүнг үндэслээд хин нэгэн одоо хохирох те одоо хордох одоо магадгүй эрсдэхийн тохиолдолд тухайн иргэн гомдол гаргалаа гэхэд хинч хариуцлах хүлээх одоо тийм хэсэг чадамж байхгүй шууд ойлгож болно те. Энд ямар нэгэн хариуцлагын асуудал яригдах ёстой юу? Яагаад өдөө бол магадгүй хичнээн жилч тэгээд баталгаа ямар ч сорилтын лаборатори ажиллуулахгүй ингээ явцсан юм билээ. Энд чинь хэрэглэгчдийн эрх ашигыг ностой зөрчиж байгаа асуудал. За одоо энийг амар сайхан шадар сайдын дэргэд бид нар дараагийнхаа одоо энэ хяналт шалгалтын үр дүнд те одоо ноцтой зөрчлүүдээ бид нар нэг нөгөө гаргаж тавьж те одоо хэдий болтол чадахгүй байгаа зүйлээ чадж байгаа мэт одоо те ингэж өнгөрөөх вэ. Тиймээс одоо бид нар шийдвэрлэх арга замуудаа зөрөгтэй гаргаж тавьж бие биенээс нэрлэх хэлбүү те одоо дөрвийн байгууллагч уялдаа холбоос байхгүй ш. Тийм учраас одоо шадар сайд дээр нэгтгэж одоо мал эмнэлэгтэйгээ бид нар энэ мал эмнэлгийн лабораториудыг богино хугацаанд яаж хэрхэн итгэмжлэлд хамруулах вэ? Одоо өнгөрснийг биш хин нэг буруутгахаа басаа илүү цааш одоо маш яаж богино хугацаанд одоо энэ лабораториудаа стандартын шаардлага шалгуулт нийцүүлж үйл ажиллагаа явуулдаг болох вэ гэдэг энэ чиглэл рүү явж байгаа. За энэ итгэмжлэлийн чинь асуудал одоо яг нэг жишээн дээр л яг ойлгомжтой байхыг хүсэж байгаа. Улаанбаатарт хамгийн том зах хүчиж онгор зах. Хүчиж онгор зах дээрээс жижиг худалдааны төвүүд рүү нэг мах орчин одоо тий худалдаанд гардаг. Одоо худалдан борлуулагчид тий одоо ингээд дэлгүүрүүд авдаг. Тэгэхэд одоо өдөө орон нутгаас малчт бан махаа оруулж ирээд за тэр хүчиж онгор зах дээр хүлээж аваад дээж аваад шинжилгээ аваад за энэ нь бол одоо эмийн үйлдвэрлэгч гэдэг юм уу тий одоо шинэлэг байдал одоо бүх аюулгүй зүйлүүдийг гаргаад тэгээд ингээд худалдан борлуулах хэрэг нээгдэж байгаа хэрэгтэй тийм. Энэ түүх мах худалдан борлуулах техникийн зохицуултыг засгийн газрын баталсан техникийн зохицуултаас сая стандартын дарга хэлсэн малчны хотноос айлын тэр хөрөгчөнд хэрэглээнд очих хүртэл тээвэрлэл, хадгалалт тийм одоо энэ боловсруулалт, уламжилт аргаар юм, үйлдвэрийн аргаар юм гэдэг чинь бүгд стандарт. Энэ стандартууд одоо шат бүртээ хэрхэн хэрэгжиж байгаа гэдгийг манай ажлын хэсэг шалгаж байгаа. Тэгэд хамгийн эцсийн дүндээ за магадгүй тээвэрлэлтийн горим алдсан байж болно. Одоо юу гэдэг автомашин тээвэрлэх явцдаа машин нэвдэрч өглөө шүү дээ. Тэгэхэд одоо малын эмчнэр маань одоо шинэлэг гэдээ олгоцсон байдаг. Тэгэхэд одоо автомашин замдаа саатаад ирээд одоо юу гэдэг өнгөнд хувирах ч юм уу аливаа нэгэн одоо мах жоохон муудах иймэрхүү тохиолдолд эцсийн үр дүн нь итгэмжлэгдсэн лабораторийн сорилт шинжилгээний дүн үндэслээд худалдан борлуулах. Ийм л ийм зохицуулттай. Гэтэл одоо энэ томоохон захууд дээр одоо тийм нийслэлийн хэмжээнд хүргэж байгаа энэ захууд маань өөрсдөө
захын дэргэд үйлчлэл явуулж байгаа лабораториуд итгэмжлэлгүй байна гэдэг бол энэ хүнсний аюулгүй байдлын чанар аюулгүй байдал бүрэн алдагдсан гэж хэлж болохоор. За Бацүгтар олон жил яг мал эмнэлгийн салбартаас ажиллаж байгаа туршлагатай хүний хувьд ер нь энэ одоо юу гэдэг мал эмнэлгийн хэрсээ илүү мал аж ахуйн энэ салбар нь одоо энэ хүнсний үйл ажиллагааны тогтолцоо шүү дээ. Энэ хоёр ер нь мэдээж салшгүй холбоотой нов ойлгомжтой тий. Мал аж ахуйн орн байна. За тэгэхээр ер нь яг үгдээ энэ мал эмнэлгийн салбарын бас оролцоо энэ яг хүнсний үйл ажиллагаанд ямар үүрэгтэй оролцдгийг, тэр үүргээ одоо хэр хангалттай биелүүлдэг. Одоо яг нөгөө чанар, хүртээмж, аюулгүй байдал гэдэг энэ одоо их эртнээс ярьсандаа малыг чивчүүлсэл эхлээл одоо тээвэрлэлт юун хөргүүр мөргүүр гэж бид нар маш олон жил ингээл юу гэдэг малчны хотноос хэрэглэгчийн гарт хүртлэх тэр чанар аюулгүй байдлыг хангах энэ юмыг сайжруулна гэж боловсронгуй болгоно гэж ярьсан. Өнөөдөр яг ямар байна? За, юуны түрүүн одоо мал эмнэлгийн салбарын бүтэц тогтолцооны үед яаж нөхөр олон улсынхаа жишгт нийцээд 2018 оноос эхлээд ингээд босоо удирдлагын тогтолцоотой болоод өөрөөр хэлбэл манайх дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн, за дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон тэр утгаараа яг одоо олон улсын стандарт жишгт нийцээд ингээд үйл ажиллагаа одоо бүтэц зохион байгуулалт өөрчлөлт явж байгаа. Мал эмнэлгийн эрүүл мэндийн тухай хууль гарсан та бүр сайн мэдж байгаа тийм. За мал эмнэлгийн байгууллага одоо хүнсний аюулгүй байдалд яаж оролцдог гэдэг. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний өвсгөл үндэсний одоо хөдөлгөөний хүрээнд улсын хурлын 36 дугаар одоо тогтоолоор баталсан хүнсний хангамж аюулгүй байдлын үндэсний хөтөлбөрийн хүрээнд мал эмнэлгийн байгууллагын оролцоо явж нөхөр малчны хотноос гараад зочны ширээ хүртэлх мал эмтний гаралтай түүхийд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулж ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл farm to table гэж одоо олон улсын хэллэгээрээ хэлдэг. За малчны хотноос гараад түүх юм ах одоо мал гараад боловсруулах үйлдвэр дээр одоо хөөрөх үйлдвэр дээр боловсрогдоод төхөөрөгдөөд боловсрогдоод одоо худалдаанд гараад түүхийгээрээ ирээд зочны ширээн дээр ирэх хүртэл хөрөгчөнд ирэх хүртэл тэр хүнсний аюулгүйлийн баталгаажуултыг Монгол улсын хэмжээнд бол мал эмнэлгийн салбарын одоо малын эмчнэр хариуцж ажиллаж байгаа. Нэг за улсын хэмжээнд одоо бол нийт одоо яг тулгамдж байгаа асуудал нь юу вэ? Магадгүй саяны хяналт шалгалтаар ч гэсэн яг энэ чиглэлээр гарсан хамгийн хариуцлагагүй гэдэг юм уу зөрчлийн гэж үзэж болохоор ямар асуудал вэ? бүтэц тогтолцооны хувьд яг хөөөр анхан шатанд хэрэгжиж байгаа мал эмнэлгийн ажил үйлчлэгийг дандаа одоо хувийн хвшлийн мал эмнэлгийн нэгжүүд маань гүйцэтгэж байгаа. 1998 онд анхан шатны одоо мал эмнэлгийн ажил үйлчлэгийг гүйцэтгэдэг одоо нэгжийг хөвчилсэн. Тэрнээс хойш одоо яг ингээд хувийн хвшлийн нуруунд дээр энэ салбар явж байгаа. За одоогийн байдлаар 1000 орчим одоо мал эмнэлгийн үйлчлэгийн нэгж үйл ажиллагаа явуулж байна улсын хэмжээнд. За энэ дээр бид нар одоо яг хөөөр одоо манай мал эмнэлгийн эрүүл мэндийн тухай хууль түүнийг дагаа гарсан журам зааврын дагуу болохоор 22 аймаг нийслэлийн мал эмнэлгийн газар нь хариалах одоо сум дүүргийнхаа мал эмнэлгийн лабораторийг баталгаажуулах тэднээсийнхээ одоо баталгаажлтыг хариуцж ажилладаг ийм одоо тогтолцоотой явж байна. Дээрээс нь одоо яг анхан шатанд тулгамдж байгаа асуудлын нэг юу бол одоо лабораторийн баталгаажуулалтын асуудал. Үнэхээр одоо анхан шатанд одоо хүнсний аюулгүй байдлын одоо лаборатори ажиллуулахад хөрөнгө оруулалтын асуудал байж байна. Нэг одоо малын эмч тэр хэмжээний зардал гаргаад тэр хэмжээний одоо MNS 5368 гэдэг юм уу стандартын шаардлага хангаад 300 сая 500 сая төгрөг гаргаад анхан шатанд энэ мал эмнэлгээ дангаараа ажиллуулад явах тийм эдийн засгийн боломж их багтаа. Хоёрдугаар энэ анхан шатанд хэрэгжиж байгаа мал эмнэлгийн ажил үйлчлэгээ маань яг одоо хангалттай орлого олохгүй байгаагийн бас нэг юм төрөөс одоо бодиттой дэмжлэг бол сүүлийн 30 жил одоо Монгол мал хөтөлбөрийг эс тооцох юм бол яг анхан шат руу чиглэсэн одоо хөрөнгө оруулалт лабораторийг бэхжүүлэх барих гэдэг юм уу те лабораторийн шинжилгээнүүдийг хийх энэ боломжийг хангах юм маань бас жоохон дутагдaltaй явж ирсэн. Тийм учраас одоо нууж хаах юм байхгүй гэдэг шиг сая одоо Монгол улсын шадар сайдын тушаалаар 6 байгууллагын одоо хамтарсан энэ ажлын хэсэг гараад одоо жил дамнаад 2 дахь жилдээ ажиллаж байна. Энэ одоо хяналт шалгалтын ажил маань одоо харьцангуй бас их одоо олон хүрээг хамарч байгаа учраас тэр утгаараа олон нийтэд хүрч байна. Нөгөө талдаа бас асуудлыг бас нийгэмд илүү гаргаж ирж байгаа ийм давуу тал харагдаж байгаа. За мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдсанаас хойш хяналтын бүтцээ авсан хуучин мэргэжлийн хяналт гэж байсан тийм. Бид болохоор яг хяналтын чигүүргээ хэрэгжүүлээд өнгөрсөн жил ихтэл дангаараа 8930 одоо объектэд хүрж ажилласан. Хяналтыг бол одоо мэргэжлийн юм дээр хийгээд явж байгаа. Одоо өмнөх онуудаас 3 дахин нэмэгдсэн ийм үзүүлэлт явж байна. Энэ он гарсаар бид нар 8 чиглэлийн одоо удирдамж гараад яг хүнсний аюулгүй байдлын баталгаажуулалтыг хангах чиглэл дээр 4 чиглэлийн удирдамж гараад ингээд нэг 2000 гаруй одоо объектэд хүрж ажиллаад явж байгаа. Гисэн хэдий ч одоо бусад мэргэжлийн байгууллагуудаа ингээд хамтраад ажиллаа уйлдуулад явж байгаа маань илүү бас их үр дүн
одоо нийгэмд хүргэж байгаа. Тэгээд цаашдаа яах вэ гэхээр энэ ажлын хэсгийн бас санал дүгнэлт төр анхны шатанд юу болж байгаа болохгүй байгаа гэдэг тэр одоо шийдвэр гаргах төвшөнд хүрэх мессеж маань бас илүү хүчтэй очих ийм одоо давуу талтай очих. Одоо бидний энэ хяналт шалгалтын бас зорилго нь тэр байна. Заавал нэг хяналт шалгалт яваал те нэг ингээл зөрчил илрүүлэхтэй биш. Иргэд өөрсдөө бид нар бас мэдээлэлтэй байх хэрэгтэй. Нөгөө одоо QR оншуулаад утсан дээр одоо бүгд л одоо захим систем бишгэлжлээ шүү. Хүн болго утсан дээрээс тэр тухайн малын те одоо худалдан борлуулалт гэж байгаа тийм махан дээр тэр QR кодыг уншуулахад гарал үүсэл шинэлэг байдал бүх юмнууд малын эмнэлгийн газар хийцсэн байна. Тэрийг бид нэр өөрсдөө те иргэд хэрэглэгчд уншуулад үзүүлээ энэ аль аймгийн аль хотноос ирсэн гэд ингээд бүх юмнууд нь уулна дэвшилтэд юмнууд гараад байгаа. Эцсийн тэр нөгөө гаралтан дээр л одоо бид нар жоох анхаарах хэрэгтэй. Ялангуяа энэ лаборатори дээр гэдэг юм. За орон нутгийн бас Төв аймгаас ирсэн отхон цэцэг ер нь энэ хүнсний хувьсгалын хүрээнд хийгдэж байгаа ажлуудыг мэдээж сум орон нутгийн гэдэг юм уу орон нутагт ингээд бас түгээн дэлгэрүүлэх энэ ажил чинь чухал шүү дээ тийм ээ. Бизнес эрхлэлтгэнч бай, эсвэл хэрэглэгч бай. Аль ч утгаараа бол энэ хүртээмжтэй аюулгүй чанар хүнсний бүтээгдэхүүнээр нэг нь үйлчлүүлэх нөгөө нь үйлчлэгч гэдэг юм. Энэ дээр яг нөгөө стандарт хэмжил зүүн газар бас орон нутагт яг ямар оролцоотой яаж оролцож байна. Өнгөрсөн хугацаанд бас энэ шалгалтын өрөөнд орон нутгаас бас илэрч байгаа асуудлууд нь юу вэ? Одоо хүнсний хувьсгал хөдөлгөөн өрнөд 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Тэгэхээр хүнсний хувьсгал дээр хүнсний аюулгүй байдал, хангамж гэл маш олон асуудлууд яригдж байгаа. Тухайлх юм бол сая одоо дарга нарын хэлж байгаас гадна хүнсний бүтээгдэхүүний савлалтын асуудал байна, хаяг шошгочлолтын асуудал байна, тийм ээ. Тэгээд нөгөө иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх асуудал байна, хуулийн болон зохицуулалтын шаардлагын асуудал байна, тэрнийг хэрэгжүүлэх хяналт хариуцлагын асуудал байна. Сая одоо хэлж гэн нөгөө хяналт хариуцлагыг одоо дээшлүүлэх ямар байна, стандартын хэрэгжил ямар байна гэдгээр одоо ажлаас гараад 7 одоо аймагт шалгасан байна. За орон нутгийн стандарт хэмжээний хэлтсийн хувьд бид стандартын одоо Монгол Улс хүчин төгөл мөрдөж байгаа стандартыг түгээх, тийм ээ, сурталчлах, мэдээлэх ажлыг хийдэг байгаа. Энэ дээр сүүлийн жилүүдэд бид бас одоо анхан шатны нэгж буюу багуудтай хамтраад одоо иргэдэд энэ стандартыг мэдснээр та стандартыг хэрэгжүүлэхэд илүү төлхөө одоо үр дүнтэй байх гэдэг талаас нь ажиллаж байна. Одоо тухайлх юм бол нэг жижиг бизнес эрхлэгч байлаа гэхэд нөгөө бид стандартаа мэдсэн тохиолдолд нөгөө технологи урсгал нь ямар гэдгийг мэдсэн тохиолдолд илүү үр дүнтэй, илүү одоо чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл нь бүрддэг учраас тэрэн дээр соён гэгэрүүлэх ажлуудыг бол бас нэлээдгүй хийж байна. Цаашдаа бас энийг одоо эрчимжүүлэх шаардлагатай байна. Дараагийн нэг асуудал бол за лабораторийн асуудал нэлээд яригдчихлаа. Тохирлын үнэлгээний асуудал. Тухайн бүтээгдэхүүн шаардлага хангаж ийн, эс хангаж ийн гэдгийг бол тохирлын үнэлгээ гэдэг юугаар одоо нотолдог байгаа. Тохирлын гэрчлэгээ олгодог. Энийг зөвхөн манай стандарт хэмжээний хэлцэтгэхээс илүү одоо тохирлын үнэлгээ нийтэмжлэгдсэн байгууллагууд хийдэг байгаа. Энийг бас хэрэглэгч одоо хуурамч бүтээгдэхүүнээс одоо зах зээлийг хамгаалах тийм ээ зорилго нь. Тэгээд мөн одоо хэрэглэгчийг одоо чанартай бүтээгдэхүүнээс хангах. Тэгээд тухайн үйлдвэрлэгчийг бол одоо чанартай бүтээгдэхүүнээр хангаж байгаа шүү гэдгийг нотлох баримтж өгöd. Хэрэглэгч энийг одоо илүү сайн мэдэх хэрэгтэй. Энэ тохирлын баталгаанд хамрагдсан юм уу, хамрагдаагүй юм. Нөгөөтэйгөр энэ тохирлын үнэлгээ хийж баталгаажуулахын тулд зөвхөн одоо хүний нөөц, тоног төхөөрөмж, одоо бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал гэхэд маш олон талаас нь үзэж энэ одоо баталгаажуултыг өгдөг гэсэн үг. Дараагийн нэг асуудал орон нутгийн төвшөнд бид хэмжих хэрэгслийн одоо шалгалт баталгаажуулалт, шалгалт тохируулга, хэмжээний нэгж дамжуулалтыг хийдэг. Энэ дээр болоод тэрхээр бид одоо Төв аймгийн хэмжээнд ярих юм бол 1 жил 4500 орчим хэмжих хэрэгслийг баталгаажуулдаг байгаа. Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын ач холбогдол юу байдаг вэ гэхээр одоо хүнсний хувьсгалтай холбоод ярил л да. Нэг одоо бизнес эрхлэгч, хүнсний үйлдвэрлэл эрхлэгч байлаа гэхэд тухайн хэмжих хэрэгсэл хэмжүүр нь хэрвээ шалгалт баталгаажуулалтанд хамрагдаагүй буруу заах юм бол тухайн бүтээгдэхүүний чанарыг бол ярих ямар ч одоо боломж байхгүй гэсэн. Сорилтын лабораториор мөн нэгж дамжуулалтаа одоо хангаагүйгээс уруулж очио буруу найруулах юм бол одоо бүтээгдэхүүний чанарыг шаналгана гэдэг асуудал байхгүй учраас энэ тал дээр нэлээд төлхөө ажиллаж одоо аль болох хэмжих хэрэгслийг бүрэн хамруулах тал дээр одоо анхаарч ажиллаж байна. За орон нутгийн төвшөнд лабораторийн хүчин чадлаас төдийлөн хангалттай биш байгаа. Сая бид пестицидийн үлдэгдэл гэдээ ярьж байна. Одоо 24 оны судалгаар орон нутгийн стандарт хэмжээний хэлцээний лабораторийн хувьд гээд аваад үзэхээр нэг
пестицидийн үлдэглэлийн нэг 10-аас 20% л одоо үүсгэх чадал, хүчин чадалтай байгаа даа. Би хинээс нэмж асуух гэдэг Нанди Эрдэнэс одоо Бацуг дараач гэсэн хэллээ. Ерөнхийдөө байгууллагуудаар юм уу зах худалдааны төв гэхээсээ илүүтэй нөгөө хоол үйлдвэрлэлийн салбар буюу тэр дундаа бидний хамгийн их анхаарал татж байгаа одоо сургуулийн насны нөгөө үдийн хоол хэрэгжиж байгаатай холбоотой энэ хүүхдийн одоо хоол үйлдвэрлэл энэ яг сургууль дээр цэцэрлэгт одоо ажиллаж байгаа энэ хоол үйлдвэрлэл хэр одоо чанартай аюулгүй шимт хижээл нь хангагдах үйц байгаа юм бэ гэдэг дээр бас хариулт авъя. Сүүлийн үед бол одоо юу гэдгийг сургууль орчмын зарагдж байгаа үндэсний янз бүрийн бүтээгдэхүүнүүд бол маш хараа хяналтгүй болцсон байгаа байдал харагдаж штэ тий. За манай лаборатори бол нөгөө танил судалгааныхаа хүрээнд 2024 онд одоо бас тодорхой сургуулиуд дээр энэ танил судалгаа хийсэн. За гэтэл бол үр дүн бол одоо маш одоо харамсалтай гарсан. За тэгээд энэ хүрээнд бол одоо шадар сайд бас мөн чиглэл болгосны дагуу бол одоо энэ ажлын хэсэгт энэ хоол үйлдвэрлэл үйлчлэгээ ерхий боловсролын сургуулийн за нэмээд ерөнхийдөө цэцэрлэгийг бол ингэж оруулсан гэж байгаа. За тэгэхээр манайх бол одоо хоолны дээжинд нь тий тухайн өдөр авсан одоо хоолны дээжинд нь болон за яг одоо хоол үйлдвэрлэл үйлчлэгээ бэлтгэдэг тэр одоо орчинд нь одоо ингэж судалгаа хийсэн. За энэ дээр бол одоо үндсэндээ одоо яг 50% нь л одоо судалгаанд хамрагдсан. Одоо 50% нь сургуулийн үр дүн бол гарцсан. За одоогоор нөгөө өөр хэлэх юм бол микробиологийн шинжилгээ чинь аягүй уддаг тийм бас давтан шинжилгээ их шаардлагатай байдаг учраас энэ 50% одоо үр дүн дээр танилцуулахад бол 39.6 одоо хувьд нь бол одоо үндсэндээ стандартын шаардлага хангахгүй бичил ихтэй илэрч байгаа хоолноос тий. За тэгээд яг одоо үйлдвэрлэл үйлчилгээнийх нь орчноос нь нөгөө одоо тий одоо хоол үйлдвэрлэл бэлтгэл хэсгээс нь бол одоо 13% нь бол одоо бас мөн одоо гизний бүлгийн савханцар илэрч байгаа. Тэгээ энэ өөр одоо юу хэлээд байна гэхээр ерөөсөө манай одоо сургуулийн бага насны хүүхдүүд маань одоо хоолны хордлогод өртөх эрсдэлтэй. Тэгээ хоол хүнсээр дамжих одоо халдварт өртөх одоо нийт эрсдэлтэй байж байгаа. Тэгэхээр энэ бол одоо нэг талаасаа бас яг дан ганц төрийн байгууллагуудын одоо чиг үүрэг мэдээж хэрэг бол байгаа. Гэхдээ үүн дээр мань одоо эцгийн хараа хяналт болон тэгээд одоо иргэдийн мань одоос оролцоо маш чухал байгаа. Тэр нэг бүтээгдэхүүн нийлүүлэхээс ихсүүлээд сургууль цэцэрлэгт нийлүүлж байгаа түүхийд бүтээгдэхүүнийхээ чанар аюулгүй байдал дээр манай одоо үйлдвэрлэгч нар тийм ээ за бүтээгдэхүүн нийлүүлдэг аж ахуйн нэгжүүд маань анхаарах шаардлагатай байна. За түүнийг одоо яг сургууль цэцэрлэгүүд тэр бүтээгдэхүүнээ авахдаа ямар шалгуураар одоо хян шалгаж авах уу? Одоо тэр шалгаж авж байгаа хүн нь яг мэрэгжлийн хүн байна үстэй. Гэхдээ ер нь бол уг нь технологич ч юм уу тий хоолно. За мэдээж бол одоо нөгөө нэрөө гарч ирэн тийм ээ. За тэгээд сургуулийн эмч за ингээл одоо тоогооч гэл ингээд бол одоо тодорхой хяналтуудыг бол одоо мэдээж хэрэг тавьж ажилтдаг байх гэж одоо ойлгож байна. Гэхдээ энэ бас нэг талаасаа одоо яг одоо иргэн аж ахуйн нэгж маань аюулгүй хүнсний бүтээгдэхүүн авчираад нийлүүлчлээ гэж ботход нөгөө хадгалалтын асуудал ч бас яригдчих жоох. Ерөөсөө хүнсний аюулгүй байдал гэдэг чинь зөвхөн одоо яг иргэн аж ахуйн нэгжийн хийсэн бүтээгдэхүүнээс гадна одоо тэр хадгалтын горимдоо байна. Тээвэрлэлтийн горим нь одоо яг хангаж байна уугүй. За дэлгүүр маань одоо хуралдан борлуулахдаа одоо яг тэ зориулалтын хүрэгчөндөө 72 цаг хадгалах ёстой бүтээгдэхүүнийг яг 72 цаг хадгалаад за буцаалт хийгдэж байна энэ төр гэд ингээд ярих юм бол одоо маш өргөн хүрээтэй. За яг сургуулийн одоо орчмын энэ одоо хоол үйлдвэрлэлтэй холбоотой асуудлыг ярихад бол ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчлэгээний тухай хууль гэж байгаа. За эндээс улсын хурлын одоо томьёон газраас бас энэ хуулийн хэрэгжилтийг бол одоо судалсан байдаг. За үүнийг бол одоо хангалтгүй гэж үнэлсэн байдаг учраас цаашлаад бид нар одоо энэ чиглэл дээр бол нэлээд анхаарах хэрэгтэй. Дээрээс нь нэмээд бол одоо энэ аюулгүй байдал, эрүүл ахуйн чанарын асуудал ярихаас гадна бид нар нөгөө далд үсгэлэн гэж ярьдаг тий шимт хижээлийн асуудлууд байж байгаа. Тэгэхээр үнэхээр одоо яг шимт хижээлтэй хөрсөн нас хүүсэнд нь тохирсон онцлогтон тохирсон тэр шимт хижээлийг одоо өгч чадж гэнэ үгүй юу гэдэг энэ үдийн хоолны асуудал дээр бас энэ нэг одоо томоохон сэдв болж байна. Манай ажлын хэсгээр хоол үйлдвэрлэлийн асуудлын дээр судлаач нар бас давхар биднэртэй хамт ингээд цуг явсан байдаг. Тэгээд тэд нар сэт эдийн асуудал явж байгаа. Техникийн зохицуулалтын асуудал явж байгаа. Тэгэхээр энэ сургууль одоо Улаанбаатар хотод энэ орон нутагт энэ сургууль дээр яг тэр хоолны үйлдвэрлэлийн орчныг одоо тэр одоо хоолны газрыг яг зориултын дагуу хийгээгүй асуудал хөндөгдөд явж байгаа. Энд дээр чи юу хийх гэхдээ зүгээр нэг ангид очингуудаа нөгөө хоол үйлдвэрлэл хийгээд явчихсан агаарчлалтын асуудал. Тэгээ хаагуур бохор наргаад хаагуур нөгөө хоол мөхгүй гэдэг асуудлаас ахуулаад нөгөө нэг технологийн урсгалын асуудлууд ирээд ирж байгаа.
За тэгвэл нэг агааржуулалтын асуудал дутагдаад ирэнгүүт нөгөө тэр сургууль даяараа тэр хоолных нь өндөр гарч байгаа асуудал. Тэгвэл нөгөө 5 дугаар ангийн доош ангийн хүүхдүүд чинь хоолнд орж байгаа. 5-аас дээш ангийнхан чинь хоолнд орохгүй. Хичээд дээгээс сууж явах нь хоол нэртэй л сууж байгаа. Тэгээ тэр орчноос нь агаараас нь авж байгаа шинжилгээ. За тэгээ тэр сав суулга за тэгээд дээжээс нь авж байгаа энэ асуудал дээр бол энэ ангийн бохирдлууд нэлээд илрээд байгаа. Тэгэхээр энэ ерөөсөө энэ сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэлийн асуудлыг бүр анхан шатнаас нь л авч үзье. Заавал зориултын байртай байх ёстой. Нөгөө нэг тэр байрыг тохижуулахдаа яаж тохижуулах вэ? Тэ нөгөө агааржуулалтын асуудал байна, тоног төхөөрөмжийн технологийн урсгалын асуудал байна, тэ бусад чиглэлийн тэр нөгөө хоол зүүч байна, тэгээд тогоочийн асуудал байна, нөгөө хадгалалт хамгаалалт, хэвлэлтийн асуудлууд байна. Гэх мэтлэнгээр бүх юмыг цогцоор нь авч үзэхгүй бол зүгээр нэг хоол зөвхөн хоол өхөл гэдэг зориулалтаар явчихаар энэ чинь тэр чигтээ систем чинь гажаад ирж байгаа. Ер нь бол яг энэ төсөл хөтөлбөр нөгөө анх хэрэгжигдэл тухайн нөгөө сургууль цэцэрлэг дээр энэ яг за яг цэцэрлэг нь ч гайгүй бах. Сургуулиуд дээр дайлангуй нөгөө хоол үйлдвэрлэл явуулна гэдэг анханасаа тийм потенциалаар нөгөө одоо өөрөө юмаа тогтчуулаагүй яг тэр технологийн дагуу тэр одоо юу гэдгийг хоол үйлдвэрлэх газар чинь шал өөр байх ёстой шүү дээ. Тэр стандарт нь хангагдаагүй байхад хүүхдүүдэд хоол өгөөл энд хөтөлбөр хэрэгжчихсэн холбогдолтой. Тэгэхээр тэр сургуулийн удирдлагчдаа одоо яаж хэрхэн зөв зохион байгуулахаа ч мэдэхгүй арга зүйр хандгаа одоо ер нь бол яг юу гэдгийг хоол үйлдвэрлэлийн шаардлага хангасан одоо өрөө тасалгаа тэр одоо тоогоо шанагнаас өсвөлэл юм байгаа шүү дээ. Тэр нэг 50-аад хувьтай л байдсан байлээ шүү дээ. Тэгээд одоо бусд нь хангахгүй байна гэхээр тэгээ ямар хоолоор үйлчлээд байгаа гэдэг асуулт гарна шүү дээ. Барилга байгууламж талаас тодорхой стандартын шаардлага хангах нь зөв хэрэг. Нөгөө талдаа түүхийн бэлтгэлийн асуудал. Онцгой одоо ач холбогдолтой. Ялангуяа одоо нийтийн хэрэгцээнд нийлүүлж байгаа одоо махны хэрэгцээ ихт одоо Монгол улс нэг одоо хүнд ногдох махан бүтээгдэхүүний одоо хэмжээгээр дэлхийд бас дээгүүрт ордог юм улс. Тэгэхээр энэ оны одоо 1 сарын 1-ээс эхлээд махан бүтээгдэхүүний техникийн зохицуулалт хэрэгжээд эхэлсэн. За холбогдох хууль тогтоомжууд хэрэгжээд явж байгаа. Дээрээс нь яг мах руу чиглэсэн техникийн одоо зохицуул хэрэгжээд эхэлж байгаа учраас одоо ямар концепт вэ нөхөр нийтийн хэрэгцээд нийлүүлж байгаа бүх одоо амтны гаралтай бүтээгдэхүүн заавал одоо үйлдвэр арга бэлтгэгдсэн байх хэрэгтэй гэдэг. Ийм одоо шаардлагыг одоо манай мал эмнэлгийн байгууллага бас харьяалах одоо аймгийн мал эмнэлэг, сумдынхаа мал эмнэлэг рүү ингээд үүрэг чиглэлөөгд ажиллаж байна. Яг энэ хоолны чанар аюулгүй байдлын асуудал бол үнэхээр одоо бидний гол анхаарах ёстой асуудал мөн. Хүнс хөдөөжин үйлдвэрийн одоо яамны салбарын хяналтын газрын дарга буюу хөдөөжин салбарын ерөнхий байцаагчийг баталсан удирдамжаар энэ чиглэлийн хяналт шалгалтыг бид нар өнгөрсөн онд хэрэгжүүлээ. Сургууль цэцэрлэгийн хүүхдийн хоолны асуудал, цагаан сар арга хэмжээ, ингээд хүүхдийн баяр гэдэг наадам гэдэг энэ чиглэлүүд дээр одоо хүнсний чиглэлийн байцаагч нар бас энэ дэр тодорхой хяналт шалгалтын ажлуудыг бас давтамжтайгаар хийгээд явж байгаа. Ер нь ингээд бүх юмыг ингээ харахаар заавал нэг хянуулж шалгуулж ээж тэгээд нэг за одоо шалгалт ирэх гэж энэ гэдэг юм уу те хэрвээ ээлж шалгалт байвал за хуваарь төв шалгалт гинтийн шалгалт орох юм бол тэгээд унжээдэгч байдаг юм уу те ингээд зөрчил илэрч яагаад дайлангуй хүнсний аюулгүй энэ хүнсний асуудал дээр ингээд нэг тийм бэлэн бос байдалтай байж болдгийм үү эн чинь хүний амь нас эрүүл мэнд Монгол хүний тухай асуудал яригдана зү тэгэхээр нэг хянал шалгалтын тогтолцоо эсвэл хүнсний одоо энэ аюулгүй байдал хүртээмжийн асуудал хоёрын тогтолцоо нь өөрөө за ер нь ингээд харин ч бүр ингээд эсвэл зэрэгцэж явах хэрэгтэй юм уу эсвэл энийг бүр ёс зүйтэйгээр энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс бол ёс зүйтэйгээр оролцох хэрэгтэй юм уу гэдэг нэг юм таны хэлж байгаа одоо тухайн одоо үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүс маань ёс зүйг одоо мэдээж хамгийн сайн сахих хэрэгтэй хүмүүс байна. Тэгээд манай Нандирдэн захирлэг чинь Батбаяр дарга бас хэлж дээ. Энд дэр иргэдийн оролцоо хамгийн чухал. Тэр суманд байгаа тэр дүүрэгт байгаа нэг цөөхөн хэдэн байцаагч нар хаана явуулж байгааг мэдэхгүй. За Монгол улсад нэг давуу тал байна. Одоо сошиал гэдэг юм маань нэлээд бас тийм хүчтэй. Сул тал их байгаа. Гэхдээ давуу тал болгоод ашиглах юм маань яг энэ хүнсний аюулгүй байдлын одоо хангуулах тал дээр одоо иргэдийн оролцоог энийгээр дамжуулаад хэрэгжүүлэхэд одоо тийм учраас иргэдэд юу гэж иргэн одоо хэн ч байсан бид бол энэ Монголын ирээдүй хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсөх ёстой. Эрүүл аюулгүй хүнс хэрэглэх ёстой. Шимтэж хэлтэй тий. Тэгэхээр энэ дээр хүн болгоны нүд бас хурцуугаасаа гэж ингэж бодож байгаа юм. За би бол бас нэг ийм үнцэг гаргаж бас одоо асуудлыг дэвшүүлж байгаа. Тэгээ ажлын хэсэг дээр бас тухайн гаргаж. Засгийн газрын 291-р тогтоол гэж байна.
Тэгээ энэ 291-р тогтоолд хүний эрүүл мэнд аюулгүй байдалд шууд нөлөөлөх үз бараа бүтээгдэхүүн ажил үйлчлэгээ гэж. Нэг заавал тохирлын баталгаанд хамруулна гэж. Тохирлын баталгаа гэдэг маань одоо та бидний ярьдаг нэ тохирлын гэрчлэг олох гэж байна. Энэ стандартын шаардлага шалгуур заавал нийцүүл шалгаж тохирлын гэрчлэг олох гэдэг. Тэгээ хүний эрүүл мэнд аюулгүй байдалд шууд нөлөөлөх үз гэчээд тэгээд бараа бүтээгдэхүүн ажил үйлчлэгээ. За энэ бараа бүтээгдэхүүн орчлоо тий. Хүнсний бүтээгдэхүүнд орчлоо. Ажил үйлчлэгээ гэчээд нөгөө цааны газар ресторанууд эдгээр чинь тохирлын гэрчлэг авдаг байхгүй. Гэчээд одоо нөгөө боловсролын бидний энэ хүүхдүүд ч яг төр үйлчлэг үзүүлээд байхгүй тий. Одоо нөгөө хоол боловсруулад нь ш. Тэгээд төрийн юм гэдгээр энэ тохирлын баталгаанд хамруулж эхэлсэн юм байна. Одоо энэ 291-р тогтоолыг хэрэгжүүлээд энэ сургууль цэцэрлэгийн хоол боловсруулж байгаа юм заавал тохирлын баталгаанд хамруулдаг болохгүй бол бидний ирээдүйн хүүхдүүд тэгээд бид нар энэ ресторануудаа тохирлын баталгаанд хамруулад байдаг тийм. Тэгэхээр энэ хүүхдүүдийнхээ энэ хоол боловсруулах юмыг тохирлын баталгаанд хамруулж тохирлын гэрчлэгийг олгодог болгож ийж ингэж нөгөө аюулгүй байдал яахгүй бол энэ бол том эрсдэл. Тэгэхээр дараагийн алхмыг бид нэр сургууль цэцэрлэгийг заавал тохирлын баталгаанд хамруулах За энэ дээр дотор дараагаар Тохирлын баталгаа гэдэг тохирлын гэрчлэгээ тохирлын үнэлгээний байгууллага гэх нь бас иргэд бас сайн алдчихгүй. Энийг бол стандартад нийцэж гин үгүй юу гэдгийг нотолж өгдөг байгууллагыг л тохирлын үнэлгээ гэж хэлээд байгаа шүү дээ. За энэ дээр би нэг агуулга хэлэхэд ерөн бол нэг стандарт хамгийн чухал гэдэг байгаа. Ямар учиртай юм бэ гэдэг. Одоо манай дээр стандартаа хэрэгжүүлэх ийм асуудал ерөнхийдөө тулгарч байгаа. Өнөөдөр тоглоомынхоо дүрмийг бид нар маш сайн тохирж явахгүй болохгүй. Олон улсад зах зээл бид нар бараа бүтээгдэхүүнээ гаргахын тулд тухайн орны одоо стандарт шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг бид нар гаргах хэрэгтэй. Бид нар дотооддоо үйлдвэрлээд байгаа энэ бараа бүтээгдэхүүнээ стандартын шаардлага хангасан хангаагүй шууд зах зээлдээ нийлүүлээд эхэлчихэж байгаа байхгүй. Гадагшаа гарах болохоор бид нар ямар шаардлага, ямар шалгуур давж ингэж гаргадаг. Бид нар дотооддоо ч адилхан стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Гадагшаа гаргаж байгаа бараа бүтээгдэхүүний яг стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн хэрэглэх ёстой л гэдэг шаардлагыг энийг бол тохирлын үнэлгээний байгууллага хангаж өгч байгаа. Сая Монгол улсад ч одоо 60000 гаруй стандарт байдаг гэдэг тий. Тэрний за 6749 стандарт. За 6749 бүр бичээд авчих. Энэ тооны хэдэн яг энэ хүнстэй холбоотой стандарт үүдээ. Одоо яг хүнсний салбар дээр болохоор манайха энэний яг 10%, 645% нь одоо яг хүнстэй холбоотой ийм стандарт. Тэгээд 650 стандартууд яг хүнстэй холбоотой стандарт байна. За энэний одоо стандартын үзлэг гэж хийдий. Одоо 5 жил тутам заавал хийх ёстой. Эсвэл дээрээс өгсөн одоо тий албан тушаалтны өгсөн чиглэлийн дагуу тэрийг стандартын үзлэх ёстой. Энэ стандарт нь олон улсын шаардлага хангаж яах нүг юу? Одоо орчин үеийн бидний хэрэглэлийн одоо яг нийцэж гин үгүй юу гэдгийг 22 онд энэ хүнсний салбарын стандартыг шинжилгээ үзлэг хийсэн. За энэс ингээд харахад эрүүл мэнд хүнс 2, за дээрэс нь энэ хоёрыг ингээд хийхэд 2000 ойролцоогоо 1500 энэ хоёр чинь нэмэхээр 1300 гаруй стандарт байдаг. За энэний чинь одоо энэний чинь одоо 60 гаруй хувийн нь шинжлэх зайлшгүй шаардлагатай гэсэн. Шинээр боловсруулах шаардлагатай нь 150-аад байд. Тэгээд одоо ингээд аваад үзэхээр ерөөсө 10% шилжүүлсэн байна. Одоо тэрнээс ч 3 жилийн хугацаа өнгөрсөн. Тэгэхээр энэ стандартууд нь өөрөө бүр угаасаа шаардлага хангахгүй. Тэрийг одоо стандартын шинжиллийн асуудал чинь маш удаан. Энэ юунаас болж юм гэхээр манай нөгөө тогтолцоон дээр нөгөө стандартыг хэн хэрэгжүүлэх үү, хэн шинжилж гаргаж ирэх үү, хэн хариуцах үү гэдэг асуудал ч ерөөсөө энэ дээр хаягдчихад байгаа байхгүй. Одоо манай стандарт техникийн зохицуул тохирлын үнэлгээний итгэмжлийн тухай хуулийн дээр энэ стандартыг эзэмжүүлж байгаа. Энэ хэн хэрэгжилтийг хангах вэ? Хэн хянах вэ? Стандартыг хэн шинжилж явах ёстой. Одоо танах өөрсдөө хэрэгжүүлээд өөрсдөө хянаад яваад байгаа юм шүү. Үгүй юу? Одоо нэг цараа тэгжил харагдах. Үзэгчдэд бол нөгөө мэргэжлийн яналт гэдэг статус юу байхгүй болсон учраас энэ стандарт гаргасан газар нь стандартаа хангаж ийн үгүй юу гэдгийг бас давхар шалгадсан юм байна гэсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэж байж байсан шүү дээ. Тэрнээс салбарууд одоо чигүүрүүдийн яамдуудад руугаа тэднэр л бүгд стандартаа хангах хэрэгтэй. Одоо хүнсний аюулгүй байдлын асуудал ингээд хүнсний одоо стандартын асуудлыг хэрэгжилтийн асуудлыг хэн хариуцчих ёстой? Манай хүнс үдээж хөнгөн үйлдвэр яам л хариуцчих явах ёстой. Энэ асуудлыг хэн стандартыг шинжил боловсруулах шаардлагатай вэ гэхээр
тухайн яам голж оролцох боловч мэрэгжлийн холбоо судлаачид иргэн хүртэл стандартыг өөрөө санаачлаад боловсруулаад манад болж байна. Тэгээ манайх бол техникийн ороогаар хэлцүүлэл ингээд явж асуудал багтах. А би нэг хавуултаа одоо хүнсний аюулгүй байдлыг асуудал ярьж байгаа учраас нэг асуудал ярихад стандартын салбар яагаад орхигдсон байна вэ гэдэг асуудал ганцхан тоон дээр л манай хүнсний аюулгүй авалгаа лаборатори гэдэг одоо бидний хүнсэнд байгаа аюулгүй үзүүлэлтийг одоо олон улсын жишгт аваад үзэх юм бол ерөөсөө одоогийн байдлаар 80% л үзэж байгаа. За манай орон нутгийн лабораториуд ерөөсөө 20-25% л үзэж байгаа. Тэгээ манай Монгол улсад ингээд аваад үзэхээр одоо хамгийн том лаборатори маань хүнсний аюулгүй байдлын одоо бүх үзүүлэлтүүдийг үзэж чадахгүй шүү. Одоо тоног төхөөрөмж одоо хуучирсан одоо боловсруучны чадах барилга байшингийн асуудал гих мэтлэнгээ тэгэхээр гол нөгөө нэг хүнсний аюулгүй байдлыг яг аюулгүй үзүүлэлтийг үздэг юугаа одоо лабораториудаа ингээд хаягдсан. Одоо сүүлийн 2 жилийн одоо шинжилэлээр бол 60-аас одоо 80% шилжиж байгаа. Энэ жилийн одоо худалдаа авалтаа тодорхой хэмжээнд дээшилж гарч ирж байгаа. Одоо тэгээд орон нутгийн энэ хүнсний аюул сорилтын лабораториудын асуудал маш хүнд байгаа ш. Бас тэгээд бас бүх үзүүлэлтийг үзэж орон нутгийн тарин эдгээр сорилтын лаборатори ер нь ямар байгаад байна? Бусад аймагуудтай таас өөрхийгөө харьцуулаад эдгээр харахад ерөнхийдөө сая нөгөө 20-25% зарим аймгийн үед тухайн одоо тухайлбал манай аймгийн үед бол пестицидийн үлдэгдэл 2024 оны 12 сард 4.5% үзчихсэн. А сая манай 25 онд хүнсэд аж ахуйн газартаа гэрээ байгуулад ашиглалтын гэрээгээр пестицидийн үлдэгдэл тодорхойлох одоо тоног төхөөрөмж авч ашигласнараа нэг 19.5% үзэх боломж нь бүрдсэн. Тийм тэгэхээр бага үзүүлэлт байна тий. 100% үзэх. Одоо сая нөгөө одоо хоолны илчлэг тэжээллийн асуудал яригдж байна. Тэгэхээр одоо манай аймгийн лабораторийн хувьд бол тийм одоо илчлэг тэжээллийг өөрөг тодорхойлох багаж байхгүй яг өнөөдрийн нөхцөл. Тэгэхээр одоо сургууль, цэцэрлэг, эмнэлгийн гал тоонд одоо хийж байгаа хоол ямар илчлэгтэй тэжээллэг вэ гэдгийг бол тодорхойлох боломжгүй л байгаа гэсэн. Тийм ямар ингэж дээрээ хараад тийм айтайхан гоё юмтай харагдаж байна. Тийм учраас үнэхээр энийг сайжруулах шаардлага энэ дээр очиж байгаа. Орон нутагт үзэж чадахгүй байгаа энэ асуудал одоо энэ үзэж чадахгүй байгаа асуудлыг л очиж газар дээр нь үзээд Монгол улсын хэмжээнд ямар шугам байна вэ? Хүүхдийн хоолны илчилгээний асуудал тэр ямар байна? Одоо пестицидээ одоо бас үзэж чадахгүй байж байгаа. Харин манай Төв аймаг саяхан пестицид тодорхойлдог төвөгжүүлсэн тоног төхөөрөмжтэй болж байгаа асуудал байна. Тэгэхээр нөө пестицидийг чинь манайх чинь эн чинь бол химийн бодис шүү дээ. Тодорхой хэмжээнд бол хэрэглэж зөвшөөрдөг бол энэс хэтэрх юм бол хүний эрүүл мэндэд шууд нөлөөлнө. Хор тавдар болон бусад чиглэлийн бүх үйл ажиллагааг нөлөөлдөг. Тэгэхэд одоо манайх пестицид тодорхойлох багаж төвөгжүүлсэн тоног төхөөрөмжийг бол одоо манай хабуулахад 24 онд л дөнгөж одоо шинээр авч хэрэгжилж эхэлж байгаа. Урд нь бол яг гайлын төв лаборатори одоо хувийн гавьчлаг ганц хоёр лаборатори пестицид тодорхойлдог байсан. Гэхдээ Монгол улсын хэмжээнд тодорхойлж чадахгүй. Тэгэхээр хамгийн наад захын л асуудал гэхэд одоо бүсчилсэн хөгжлийн хүрээнд л ядаж нэг төрөвчлсэн тесттэй дээрээс нь одоо бүр наривчилсан суурин тоног төхөөрөмжтэй болох. Хүнсний аюулгүй байдлыг ярина гэдгээр нэгдүгürt бол хүнсний баталгаат байдал гэдэг юм явах хэрэгтэй. За тэр баталгаа дотор нь хүнсний аюулгүй байдал нь ч орж байгаа, хүртээмж нь ч орж байгаа. Тэгээ одоо бидний төрөний дурдаад байгаа шимт хичээл нь ч орж байгаа. Тэгэхээр энэ баталгаат байдлыг нэгэн цогцоор нь шийднэ гэдэг юм бол Монгол Улсын хэмжээнд энэ бүр маш том хүнсний салбарын тогтолцооны асуудал бий болох ёстой. Энэ бүрдэх ёстой. За тэр тогтолцооны асуудлыг ярих юм бол одоо маш их цаг орно. За энэ дээр яг зүгээр яг энэ тогтолцоон дээр лабораторийн асуудлуудыг ярихад бол дан ганц хүнсний аюулгүй одоо байдлын үндэсний авалгаа лаборатори өнөөдөр бас улсын хэмжээнд чадамжгүй болсон бол бас биш. Өөрөөр хэлэх юм бол гайлын лабораториуд манай хэлийн хяналтын лабораториуд маш чадамжгүй байна. Тэгэхээр бид нэр одоо өнөөдөр дотоодын одоо аж ахуйн нэгжийнхаа одоо тий бараа бүтээгдэхүүнд чанар аюулгүй байдалд одоо анхаарч ажиллаад манай аж ахуйн нэгжүүд манай анхаарат хичээгээд байдаг боловч бид нар импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнийхээ чанар аюулгүй байдлын шинжилгээг 100% хийж чадахгүй байгаа чинь энэ чинь өөрөө асар том эрсдэл. За гэтэл бүр одоо яг Улаанбаатар хотод орж ирснийхэн дараагаар нь тийм ээ гүнийг айлаас одоо жишээлбэл манай шинжилгээ нэрдэг ч юм уу. Тэгэхээр нэгдүгээрт энэ бол тогтолцооны асуудал. За хоёрдугаарт бол бид нар стандартыг хэрэгжүүлъя гэх юм бол стандартын хэмжээнд зохистой хэмжээнд байна уу байхгүй юу гэдэг асуудлыг судлах лаборатори хэрэгтэй болно. Ер нь бол энэ ганц хүнсний салбарт ч биш бүх салбарт. Тэгэхээр энэ лабораторийн тогтолцоо нь өөрөө бол
одоо дангас тоног төхөөрөмжөөр бол явахгүй. Хүний нөөцийн асуудал байж гэн. Тэр одоо аюулгүй одоо тийм ээ одоо байр савны асуудал байж гэн. За одоо 3 дуурт бол энэ уруулж байцны асуудал байж гэн. За тэр уруулж байц. За дээрэс нь урсгал засварууд. Бид нар одоо нэг машинтай болохоор тийм ээ за бензинийг хийх шаардлага үүснэ. За тэгвэл бензин нэгээд ингээд нэг 2 жил унсны дараагаар яадаг тий. За нөгөө тоормсны шингээ ингээд их мэдчлэн ингээд ярьдаг шиг яг энэ одоо лаборатори дээр бол яг энэ бүх асуудлууд яригдана. За дээрэс нь чадвартай болсон хүчний асуудал. За одоо яг бид нар бол энэ хянах шалгалтын ажлын хэсгийн хүрээнд бол одоо бас тодорхой эрх бүрхий байгуулах нь одоо 2 одоо томоохон хилийнхаа тийм ээ бомб дээр очиж хянах шалгалт бол хийсэн. За энэ хүрээнд бол одоо манай Алтан булгийн одоо гайлын лаборатори шилбэл 6 пестицидийн одоо үлдэгдэл тодорхойлж байгаа жишээний. За одоо замын үед бол жишээлбэл 10 эдгийн төрлийг тодорхойлж байгаа жишээний. Тэгэхээр энэ бол үндсэндээ олон улстай харьцуулахад бол бид нэр өрөөсөө доор хаяж химийн бохирдуулагчийнхаа одоо энэ шинжилгээг хил гайл дээр хийж чадахгүй байна л гэдэг асуудал. Тэгээд тоног төхөөрөмжөө их хөөцөлдөж яваад авдаг. За авангууд яг тэр орон нутагт ажиллах боловсон хүчин байна. За боловсон хүч нь бэлдээд ингээд өгөхөөр тоног төхөөрөмжийг ажилуулах боловсон хүч байна. Тэгээ боловсон хүчин нь за одоо яг нэг хавсруулаад ч юм уу ингээд хийгээд өгөхөөр дагалтуулаа сургаад ингээд яхаар одоо манайхан ирээд бол одоо сурж болно л. Тэгээд гадагшаач яваа сурж болно. Гэтэл нөгөө хүний чинь орлож ажиллах юм байна. Ингээл гих мэтчлэнгээр ингээд нэг хүний нөөцийн асуудал ингээд хөндөгдөв. За тэгэнгүүт тухайн уруулж байсны асуудлыг зөвхөн тэр тухайн жилдээ нэг тендер авахд л шийдээд өгсөн. За түүний дараачийн одоо жилүүдийнх нь уруулж байсны одоо хангамж хүртэж асуудал нь санхүүжилтэн дээрээ тусдгүй. Мэдээж байгууллага юм чинь тэрнийхээ ардаас хөөцөлтөл явж байгаа шүү дээ. Гэтэл одоо яг энэ дээр нэг уруулж байсны дээр нь хяналт хийдэг ийм одоо бас тогтолцоо манад бас байгаад байгаа нь маш харамсалтай байна. Монголчууд одоо тэгэл бид нар чинь нөгөө нэг буруу хайхаар дэх хин нэг буруу хайдаг шүү дээ. Тэгэхээр энд бол одоо буруут нөгөө төр шууд хэлээд. Бид нар айл олон жилийн өмнөөс энэ хэрглэж болох юм уу болохгүй юм уу те. Энэ одоо эрсдэлт юм уу эрсдэлт юм уу гэдгийг тодорхойлдог эцсийн зэгийн төв эрүүл мэнд шалгахгүй шүү дээ. Нэг оншоо тодорхой болгож жимчлэгээ гэдэг. Тэгэхээр энэ лабораторийн асуудлыг олон жил хайчаад энэ лабораториуд нь өөрийнхөө одоо орлогоосоо тий одоо энэ мөнчгөрөөр ажиллахын тулд одоо бүр ноцтой юмнууд байгаа. Барилгын тухай хуулимаар зөрчсөн энэ орон нутгаар бол бүрстэ яг яваад үзэх авах юм байна. Айлын орон сууцны доор нэг давхурт нэг өрөөнд нь ингээд хүнсний шинжилгээ тий ингээд нэг даралтад савмаа хадгалсан тэр магадгүй эндээс нөгөө авчраа шинжлүүлэх гэж байгаа хүнс нь өөрөө тэр лаборатори руу ороод бараг чанар нь муудах юм шүү. Ер нь бараг хатуухан хэлэхэд тийм. Тэгээд тэнд одоо айлын орон сууцны доор нэг давхурт. Тэгээд одоо эрсдэлтийн шинжилгээнүүд хийж шин. Тэгээд мэдээж тэр орон сууц учраас агааржуулалт нэг байгаа. Тэр орон сууцнд амьдарж байгаа иргэдний өөрсдөө эрсдэлт орчиж байгаа. Тэр анханасаа нөгөө лабораториуд хайцсан. Тэгээд эдгээр нь одоо үйл ажиллагаа нэг тасалдуулахгүй явахын тулд нэг айлын орон сууцны доор байр түрээслээ ч юм ингэж яваад ийм ностой байдалд хүрсэн. Одоо энэ хяналт шалгалтын үр дүнд бид нэг асуудлуудаа тодорхой гаргаж тавь. Тэгээд яг шийдвэрлэх одоо лабораторийн нэгдсэн бодлоготой явахгүй сайн манай нандаа цэглэл хийж байгаас болсон ч юм байхгүй. Энийг бид нэр төрөөс бодлогоор одоо сургаж авчрах хэрэгтэй. Тоног төхөөрөмжийг хийх хэрэгтэй. Тэгээ одоо цалин улс урамшууллыг нэмэх хэрэгтэй. Тэгээ итгэмжлэл бүрэн хамруулах хэрэгтэй. Монгол Улсын хэмжээнд одоо хүнсний 127 лаборатори. Тэгээ 89 итгэмжлэлтэй үлдсэн итгэмжлэл байна. Тэгээ энэ бол бас л те амьсгийн тоо байхгүй. Тэгээ төрийн 73 лаборатори байдаг, хоёрын 54 лаборатори байдаг. Тэгээ энэний хоёроосоо 89 л итгэмжлэлтэй. За малын салбарын тухайд одоо бүтэц тогтолцоо үйл ажиллагаагаа өөрчлөөд олон улсын жишгтэй нийцээд явж байгаа гэдэг ингээд маш том давуу тал гадна талтай имиж нь одоо бүрдээд явж байгаа. Дотроо бидний дотор бас л адилхан асуудал байж байна тий. 22 аймаг одоо нийслэлээр лаборатори ажиллаж байгаа. Тэгтэл 2 аймгийнх нь одоо лаборатори бүр барилга байгууламжийнхаа тухайд итгэмжлэх боломжгүй ийм нөхцөл байдал. Одоо өнөхөр хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх зайлшгүй шаардлага. Гэтэл энэ ярьж байна тий. Дунд түвшиндээ буюу орон нутгийн аймгийн түвшинд юм байгаа бол сум одоо дүүргийн түвшиндээ бүр асуудал илүү хүнд. Тийм л нөхцөл байдалтай байж байгаа. Би нэг бодиттой жишээ хэлэхэд одоо эмийн үлдэгдлийн асуудал гэдэг ингээл яг энэ эмийн үлдэгдлийн асуудал ингийн төсвөрчдийн асуудлууд дэлхийн нийтийн анхаарлын хамгийн төвд орсон байна. Яг одоо байгаа шиг байдлаараа байх юм бол эмийн хэрэглээ байх юм бол 2050 он гэхэд энэ одоо нөхцөл байдал дэлхий дээр 10 сая хүнийг өхөл төрөх шалтгаан болно гэдэг юм олон улсын байгууллагын статистик судалгаа гаргацсан. За манай дээр чадамж байгаа юу бол байж байгаа. Одоо анхан шатанд одоо эмийн үлдэгдэл, антибиотикийн үлдэгдэл ч гэдэг юм уу тий. Эмийн үлдэгдлийг илрүүлэх шинжилгээг одоо юни сенсор гэл нэг юм төрөнд одоо илрүүлэх шинжилгээний
багж авч ирээд тавихад Мал махан дээр хэмээ маханд одоо эмийн үлдэгдэл илрүүлэх шинжилгээ. Одоо бидэрт бол нэг 200 гаруй кг мах ногддог юм байна. Улаанбаатар хотын нийт өдрийн хэрэгцээ бол нэг 120-оос 140 тонн мах өдөр болгон Улаанбаатар хот руу орж иж байна. Энэ болгон яах вөхөр энэ болгон Улаанбаатар хотод амьдарч байгаа бүхний эрүүл мэндтэй шууд холбоотой. Тэр эрүүл аюулгүй мах орж иж гэнэ үгүй гэдгийг баталгаажуулж байгаа. Цааталт нөгөө хувийн хвшилтэд ажиллаж байгаа төрийн одоо зүгээс ажиллаж байгаа хувийн хвшилтэд ажиллаж байгаа малын эмч төрийн одоо мал эмнэлгийн байцаагч хоёрын одоо баталгаажилтаар явж байгаа гэсэн. Тэгэхээр зөвхөн эмийн үлдэгдлийн шинжилгээ хийхэд 100 дээжин дээр 2.8 сая төгрөгийн одоо уруулж хэрэгжилж байна. Тэгэхээр нэг дээжийг шинжилүүлэхэд 28 мянган төгрөг төлөөд шинжилгээ хийх гэхээр яг одоо Монгол дээр бол хувийн салбар тэрийг аваад явж чадахгүй. Хувийн одоо бизнесүүд тэр шинжилгээ хийгээд өгөөд явах тийм эдийн засгийн боломж нь бас хязгаарлагдмал байгаа. Тэр чинь хувийн салбарын чинь бас ашигтай ажиллах хэрэгтэй шүү дээ цаана тийм. Тэгтэл яг үнэндээ бид нар ингээд хяналт шалгалтаар яваад одоо юу гэдэг амгалан заахын 70 лангуу хүч чонхын одоо 200 лангууч гэдэг юм уу Баян зүрхээ 20 лангуу гэдэг ингээд очиход энэ лангуунаас дээж авж байгаа өдөр болгон ямар ч муу сайн гэсэн дээж аваад тэрийг нийслэл дээр баталгаажуулаад шаардлагатай бол төв лаборатори дээр баталгаажуулаад явж байгаа. Лабораторийн сүлжээ бол мал эмнэлгийн лабораторийн сүлжээ бол харьцангуй бас бэхжсэн манай энэ одоо Монгол улсын хэмжээ. Тэгэхэд тэр одоо Манхан шатны тэр лабораторийн баталгаажуулалт тэр итгэмжлийн асуудалд нэг толгой өвтгсөн асуудал. Дээрээс нь миний түрүүний хэлээд байгаа сумын төвшөнд байгаа 973 одоо мал эмнэлгийн үйлчилгээний нэгж чинь лаборатороо яг энэ шаардлага хангасан нөхцөлд ажилуулах гэхээр за барилга байшингаас авахуулаад за дээрээс нь тоног төхөөрөмжөөс авахуулаад дахиад хүний нөөцийн асуудал гэдэг юм. Усан хэмжээнд одоо 400 мал эмнэлгийн байцаагч ажиллахаас 360 байцаагч ажиллаж байна. Нийслэлээр нэг 100 одоо 2 албаа гэж ажиллаж байгаа 52 нь одоо мал эмнэлгийн байцаагчаар ингээд ажиллаж байгаа. Гисэн мөртлөө биднээсээ одоо хүрэлцээ хүрч чадахгүй. Хамгийн том одоо нийлүүлэлтийн сүлжээ хүч чонхор дэрэгтэл өсрөл 2 байцаагч ажиллах ийм л боломжтой байх жишээ нь ийм л байдалтай байж байна. Одоо тэгээд болж байгаа юм байна уу? Одоо тэгэл хэцүү ш. Одоо тэгэл сая одоо манай Бацөг дарга ярьж штэ. Ингээд харьцангуй бэхжиж байгаа. За яг хөө бэхжиж байгаа нь бэхжиж. Гэхдээ эцсийн үр дүнд итгэмжлэгдсэн л байх хэрэгтэй гэдэг шаардлага байна. Тэ тийм үү? Итгэмжлэгдсэн лабораторийн сорилт шинжилгээний дүнг үнэлж бид нар бодлоонд гаргах хэрэгтэй. Тэр шаардлагаа л тавьж. Яг нийслэлийн хэмжээнд нийслэлийн хэмжээнд одоо итгэмжлэгдээгүй байсан тий одоо сая энэ томоохон завхуудыг бид нар яваад хаагаа зарим үед бас нэг нэлээд итгэмжлэлгүй байхгүй. Би бүр сонсоод арайгүй байлгүй дээ. За тэгээд хаах ёстой юмнуудыг хаая гэдээ бид нар одоо бүр шийдвэр гаргаад тахвай. Одоо энэ хяналт шалгалтын үр дүн бас ихнээсээ гарч байгаа. За бид нар зарим одоо үйл ажиллагаануудыг хязгаарласан тий хязгаарласан одоо энэ хүчит чонхороос ахуулаад энэ итгэмжлэгдээгүй гэсэн бүх лабораториуд үйл ажиллагаагаа сайжруулсан. Итгэмжлэгдэх бүх хүсэлтүүдэд өгсөн гэсэн. Энэ маш том ахиц зоохгүй бидний юм хийж байгаа. Гэтэ хараахан итгэмжлэл авч амжиг л байгаа л да. Тэгээ ингээд хүмүүсээ сургалтандаа суулгаж гин те үйл ажиллагаа сайжруулж гин. Бид нар магадгүй хяналт шалгалт хийхгүй те одоо ингээд өвдөө ингээд урсгалаараа яваад байсан бол хэвээрэл одоо эрсдэлтэй мал мах хэрэглээл авахсан байх гэж байна. Ер нь хүнсний салбарт бол хамгийн ёс зүйтэй, хамгийн хариуцлагатай, хамгийн одоо өндөр мэдлэгтэй хүмүүс ажиллах ёстой, мэрэгсэн хүмүүс байх ёстой гэж зүгээр энгийн бодоод олчмоор л томьёол байгаа даахгүй. Гэтэл ингээд хяналт шалгалтаар яваад энэ стандартанд нь яасан байна, энэ лабораторид яасан байна, за энэ гэл лангуунаас нь дээж аваад ингэхээр л араараа яасан байсан, заваарсан гэл ингээд ийм юм сонсохоор бүр тэгээд яах юм эрүүл хүнстэй байж, эрүүл Монгол хүнтэй байна. Эрүүл Монгол хүнтэй байж энэ улс орны чинь хөгжлийг тэр баялаг бүтээгч навж явд юм хаастай. Тэгээд яах вэ гэдэг л асуулт бүр. Энэ дээр бас яг болж байгаа юм бол мэдээж бас байгаа шүү. Тэгээд энэ бол одоо сая түрүүн Бототор дарга хэлж ирсэн тийм ээ. Стандартыг үзлэг хийж байна гэдэг чинь бид нар техний одоо эрсдэл алхамд тодорхойлцсон. За түүний дараагаар энэ үндсээр одоо яаж арилгах вэ? Тэгээд стандартыг нийлүүлэх стандарт гэж байна. За эсвэл одоо бүр хүчингү болгоо эсвэл бүр шинээр одоо бисэх стандарт гэж байна. Тэгэхээр одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан одоо энэ хүнсний хангамж аюулгүй байдлын энэ хүнсний хувьсгал хөдөлгөөн бол одоо бас үүний бас нэг эхлэл шүү дээ тийм ээ. За дээрэс нь одоо лабораторийн
одоо нэгдсэн бодлого тогтолцоо бол Монгол Улсын шадар сайд одоо амар сайхны одоо үндсэндээ засгийн газрын бүтцийн тухай хуулиар бол нэг ч үүрэг нь бол одоо орж ирсэн. Тэгэхээр цаашлаад энэ лабораториудыг хүчсэн хэлбэрээр хөгжүүлэх тэр төслүүдийг бид нэр олон улсын байгууллагууд руу одоо ингээд бичих гээд тэр хөрөнгө санхүүжилтийн асуудлыг нь одоо бас хайгаад явж байгаа. За манай лабораторийн хувьд ч гэсэн одоо сүүлийн 2 жилийн хугацаанд бид нар одоо бараг 3 тэрбумын одоо томд хөрөнгөний хөрөнгө оруулалтууд бол одоо хийж байна. За мөн хүнсний одоо бүтээгдэхүүн түүхийн эдэд тавигдах аюулгүй үзүүлэлт гэж байдаг. Тэр аюулгүй үзүүлэлтийг бол одоо дэлхийн улс болгон өөр өөрийн одоо онцлогтой тохируулаад аюулгүй үзүүлэлтээ бол одоо баталдаг. За үүнийг бол одоо хуулиараа эрүүл мэндийн сайд баталдаг. За энэ жилийн хувьд бол одоо бид нар бас нэг одоо хамгийн одоо таатай мэдээ бол өмнөх одоо жилүүдэд мөрдөгдөжсэн 192 аюулгүй үзүүлэлтийг бид нар 468 аюулгүй үзүүлэлт болгож өсгөж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар энэ хүнсний бүтээгдэхүүндэд тавих хяналтыг илүү одоо сайжруулах гэж байна гэсэн. Бид нар нэг бүтээгдэхүүн дээр жишээлбэл 100 одоо 92 үзүүлэлтийг л аюулгүй үзүүлэлт байна гэж одоо жишээлх юм бол үздэг байсан бол одоо бид нар 400 гаруй нэр төрлөөр ч юм уу үзэх. Жишээлбэл пестицидээр аюулгүй үзүүлэлтээр зөвхөн 12 нэр төрлийн пестицидийг үздэг байсан бол одоо бид нар 271 нэр төрлийн пестицидийг зайлшгүй үзэх шаардлагатай гэдэг. Энийг одоо бид нар албажуулаад нийтээр дагаж мөрдөх одоо хэм хэмжээний акт болох гэдэг бол ингэж явж байгаа. Тэгэхээр энэ нөгөө талаасаа бас төр одоо хийх ажлаа бол хийгээд байгаа. За хоёрдугаарт бол ер нь дэлхийн аль ч улс оронд өндөр хөгжилтэй улс оронд бол аливаа нэг асуудлыг ингээд ярихад бол үндсэндээ бол иргэдийн оролцоо бол маш чухал байдаг. Тэгэхээр төрөүний сургууль цэцэрлэгийн асуудал дээр ингээд ярихаар одоо эцгийн зөвлөл одоо маш сайн ажилтдаг сургуулиуд байж. Бид нар асуумж бас ингээд аваад явж байгаа. Тэгэхээр эцгийн зөвлөл нь тэр асуудлыг шаардаад байнгын хяналтаа тавиад нөгөө галтгаан дороор за одоо ингээр ийм байна гэд. За тэгэхээр бол жишээлх юм бол одоо жишг сургуулиуд байна. За тэр нь нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан бол одоо 10 сургууль дээр бол одоо жишг тэр одоо галтгаа түүхийдийн бэлтгэлийн одоо галтгааг бол одоо хийж өгсөн байна. Тэгэхээр ингээд очиод үзэхээр тэр бол шал ондоо. Тэгэхээр үүнийг бол одоо бас манай эцгийн зөвлөлүүд очиж үзээ. За энэ дээрээ бол одоо жишг газруудтай нь харьцуулаад тэр шаардлага тавьдаг байх хэрэгтэй. За иргэд маань хүнсээ худалдаж авахдаа дэлгүүрээсээ өөрөө шаардлага тавьдаг байна. Энэ хадгалалтын горимдоо яг хадгалсан юм үгүй мөн хэрвээ үгүй байгаа тохиолдолд тэр худалдан авалтыг хийдэггүй байх юм бол бид нар одоо тэр шаардлага иргэд маань өөрсдөө бас тавиад ирэх хэлэх юм бол төрдөө энэ чинь нөгөө талаасаа бас дэмжлэг үзүүлж байгаа гэсэн. А мэдээж хэрэг төр бол одоо бодлогын бичиг баримтуудыг гаргах, зайлшгүй шаардлагатай одоо стандартуудаа боловсруулах, за тэр стандартуудын одоо хэрэгжилт мөрдөлтөнд анхаарах шаардлагатай энэ асуудлуудаа бол төр мэдээж хэргийн тогтолцооны хувьд шийдээд явна. А энэ дээр одоо нэмээд бол иргэдийн маань оролцоо маш чухал байгаа шүү л гэдгийг бас хэлсэн. За айдас хүйс бас ингээд автуулаад болохгүй бах тий. Яг үүндээ бол бид нар сая том одоо ажлын хэсгээ бол хяналт шалгалт хийгээд баталгаажуулах шинжилгээнд дээр 150 гаруй одоо дээж аваад ингээд шинжилэхэд Улсын мал эмнэлгийн ариун цэргийн төлөө ордог итгэмжлэлтэй лаборатори дээр ингээд шинжилэхэд харьцангуй бас хүнсний аюулгүй байдлын одоо шаардлагаас одоо зөрчсөн тийм тохиолдол бол том баг гарлаа. За мал эмнэлгийн байгууллага яаж баталгаажуулдаг вэхээр зөвхөн одоо лабораторийн шинжилгээг үндэслэхгүй тухайн малын одоо эрүүл мэндийн нөхцөл байдал одоо тухайн малчны одоо мал эмнэлгийн үйлчилгээ авсан хизээ вакцин дээрсэн хизээ бие үйлдэмлээ хэрэгэлсэн хизээ одоо малын эмч гэрчлэгийг нөхөх үү хизээ мал эмнэлгийн байцаагч нь баталгаажуулах уу гэдэг энэ цахим системээр баталгаажилтанд явж байгаа. Тэрэндээ төрийн нүд байж байгаа нэг талдаа. А нөгөө талдаа шаардлагатай тохиолдол лабораторийн шинжилгээхийн түрүү нэмэрдэн дарга хэлж байгаа. Нөгөө малчны хотноос цэвэр гарсан мөртлөө хадгалтын явцад, тээвэрлэлтийн явцад одоо дэлгүүрт ирэх хүртлээр зарим 3 сар хадгалж байгаа тийм үү? Агуулах, зойронд. Тэгээ энэ хугацаанд нөгөө хүнсний аюулгүй байдлын одоо алдагдчихдаг тийм хэм хэмжээг алдаад бохирдох энэ тохиолдол дээр заавал одоо лабораторийн шинжилгээ дахин баталгаажуулалт хийх ийм шаардлагатай юмуд байж байгаа. Энэ дээр бол одоо яахын аргагүй анхаарах ёстой асуудал. А нөгөө талдаа Монгол улс таад ярианыхэнд хэлж байна. Малаж чихэн салбар. Бид одоо уул уухаагаас одоо хамааралтай байгаа эднэс одоо солонгоруулахад малаж чихэн салбар бол үнэхээр одоо туйлын том ийм одоо тулгуур салбар. Энэ утгаараа экспорт Монгол малын гаралтай бүтээгдэхүүн харьцангуй сүүлийн жилүүд бол экспорт нэмэгдэж байна. Бид мал эмнэлгийн ерөнхий экспорт хийж байгаа. Бид мал эмнэлгийн ерөнхий газар байгуулснаас хойш нэг 16 улстай 60 гаруй хилцээр хийж чадсны үндсэн дээр одоо манай урд хөршөөс бараг 100% шахуу хамааралтай байсан. Одоо зах зээл бол баруун талд дундад Аз. Одоо та бүхэн харсан байх одоо олон нийтийн хэвлэл мэдээлэлээр явсан Арабын зах зээл рүү хүртэл одоо манай сэргэлэн сайд энэ төр нэлээд ажиллаж байгаа. Бид нар нэлээд хамтарч ажиллаж байгаа. Арабын зах зээл рүү орчлоо, Европын зах зээл рүү гарчлаа. Вьетнам руу зүүн өмнөд Аз руу гарчлаа гэдэг. Ингээд төрөлжих юмнууд маань бас нэлээд явж байгаа. Тэгэхээр сайн юмнууд бол бас явж байгаа. Тэгэхдээ бид энэ хүнсний аюулгүй байдлын асуудал дээр анхаарлаа хэрхэвч одоо сулруулж болохгүй. Энэ дэр бол иргэн болгоны оролцоо маш одоо чухлаа л гэж би одоо мэргэжлийн хувьд бас уриалж байгаа бас одоо анхааруулж хэлж байгаа.
Үндсэндээ бол хяналт шалгалт гэдэг юм бол иргэн таны гарт байна шүү л гэдгийг л хэлж байна шүү дээ тий. Хамгийн их одоо хүчтэй Түлхүүгээ байгаа тий. хамтарч ажиллаад өгөөрэй тийм ээ. Бас биднэрт бас дэмжлэг хэрэгтэй байна. Тэгэлгүй яах вэ? Тэгээ хяналт шалгалтаар юм байна шүү. Нөгөө чав нь мэддэхгүй, тэгээ жимс нь мэддэхгүй, чихэр нь мэддэхгүй юм дөрвөлж юмнууд одоо битүү байдаг байхгүй. Тэгээ хизээ үйлдвэрлэгдсэн, юу нь мэддэхгүй, хизээ хугацаанд доосон мэд. Тийм бүтээгдэхүүн зарагдаж байгаа тийм үгүй. Тэрийг хөдөлж аваад хэрэглээд өрөө хөхт нь хохирж байгаа тэр өөрөө хэрэглэгч өөрөө тийм асуудалтай юм байхгүй. Тэгэхээр иргэд хэрэглэгчд өөрөө зэрэг соргоог тийм хариуцлагатай байл гэдэг нь хэлж шалгалтаар бас давхар бид нар сануулдаг. Ер нь болсон хүчнийг нэмэгдүүлэхгүйгээр ер нь бас энэ салбарын хөгжлийг одоо илүү сайжруулна гэхэд бас жоохон төвхтэй л харагдаад байна. Тэгэхээр үндэсний одоо энэ чиглэлээр болсон хүчин бэлтгэдэг одоо мэргэжлийн сургуулиуд байна шүү дээ. Ер нь энэ хүнсний салбарт орж ажиллая гэдэг тэр хүсэл эрмэлзэл те энэ их чухал юм байна гэдэг тэр суралцагчдын тоог нэмэгдүүлэх ч гэдэг юм энэ салбарт ажиллах хүмүүсийн сонирхлыг татахын тулд одоо намайг хэлж байгаа эхний эрдэнэ хэлжсэнчлэн цалин хөлсийг нэмэгдүүлэх ёстой. Өөр ямар одоо бодлогоор одоо ер нь юу хиймээр юм? Ер нь бол яг нөгөө лаборатори гэдэг бол нарийн мэрэгчлсэн шаардна. За тэгэхээр нөгөө байгалийн шинжилгээ ухааны мэрэгчлүүдийг шаарддаг. Гэвч манай нөгөө жилээс жилд одоо энэ ерхий боловсролын сургуулийн эслийн ерхий шалгалт өгж байгаа сурагчид маань үндсэндээ бол яг байгалийн шинжилгээ ухааны л ерөөсөө бол одоо шалгалт өгөхгүй. Дээрээс нь өгсөн байсан ч одоо яг нөгөө нэг эсэлтийн босго оноонд ингээд хөрөхгүй энэ асуудал байгаатай холбоотойгоор манай одоо яг энэ байгалийн шинжилгээ ухаан бэлддэг өөрөөр хэлэх юм бол хим байж гин тийм ээ биологи байж гин физик байж гин. За энэ шинжилгээ ухаануудыг бэлддэг сургуулиудын маань эсэлт бол жилээс жилд ер нь бол буурж байгаа. Тэгэхээр одоо физикээр ихэд Монгол Улсын их сургууль дээр жишээлбэл 3хан юм уу 4хан ч юм уу одоо жилд ингээд хөгждөг. За гэтэл одоо яг физикийн асуудал гээд одоо цацрын хяналтын асуудал чинь бас манай лаборатори дээр бол үндсэндээ явдаг. Тэгэхээр энэ цацрын одоо хяналтан дээр одоо жишээлбэл Монгол Улсын хэмжээнд 10 итгэн л одоо мэрэгчлэлтийн одоо шинжээчнэр лабораторид бол одоо ингээд ажиллаж байна. За тэгээ түүнээс цаашаа орон нутгатаа цэцгийн хяналтын лаборатори байгуулах эхлээд нөгөө болсон хүчин байна. Тэгэхээр бодлогын хэмжээнд өөрөөр хэлэх юм бол ерөнхий боловсролын сургуулийн одоо энэ байгалийн шинжилгээ ухааны хичээлийн чанарын асуудал ирж байна. За дараач агаар энэ ихтэй сургуулиуд одоо бэлтгэхдээ ямар бодлогоор одоо үнийг бэлтгэх юм. За мэдээж үүний дараагаар таны одоо хэлсэнчлэн тэр цалин мөнгөний буюу нийгмийн баталгааны асуудал одоо яаж хангагдах вэ? За цалин одоо өндөр байлаа гэж бодоход нөгөө л яг одоо ажиллах гэж байгаа лаборатори маань яг аюулгүй байж чадах уу? Хөдөлмөрийн аюулгүй байдлыг энэ одоо 100% одоо хангаж чадчихэв үү? За үүнээс улсын аливаа нэг эрсдэл асуудал гарлаа гэж бодоход дараагаар тэр нөхөн олгоор юм хангалттай тэр хүнд одоо байх уугүй юу? За үүний дараагаар одоо нөгөө гадагшаа явж хүмүүсээ сургадаг энэ тогтолцоо төр өөрөд одоо төлбөрөө дагаад ингээд сургаж чадах юм уу үгүй мүү гэд ингээд бол ийм асуудал байж байгаа. За би бол одоо яг лабораторийнхоо нэг асуудалд бол бас нэлээд одоо баяртай ханддаг. За тэр нь бол манай одоо ажиллаж байгаа шинжээчнэр бол маш мэдлэг ур чадвартай байдаг. Бид нар олон улсын ур чадрын сорилт гэж одоо зүйлд бол хамрагддаг. Өөрөөр хэлэх юм бол яг тухайн шинжилгээг олон улсын түвшин шинжилж чадж гинэ үгүй гэдэг дээр бол бид нар олон улсын одоо сорилтод хамрагддаг. За энэ бид нэр орсон сорилт болгондоо бол одоо үндсэндээ амжилттай хамрагдаж байгаа. Өнгөрсөн жил ихэд бол одоо манайх одоо 5 олон улсын сорилтод 13 шинжээч мань амжилттай хамрагдаад ингээд бол одоо бас явж байгаа. Тэгэхээр манайх одоо нэгэнт болсон хүчний асуудал тэр одоо цалин хөлс болон нийгмийн баталгааны асуудлыг шийдээд өгөх юм бол харьцангуй одоо энэ салбар бол өөрөө бас цаашаа хөгжөхөд бол ямар ч асуудалгүй л гэж одоо ойлгож байгаа. Зөвхөн өөрийнхөө хавбалын хэмжээгээр яг улс орон даяараа яриад ирсэн бол одоо энэ 21 аймгийн сорилтын лаборатори 21 аймаг дээр одоо химийн шинжээч одоо химийн чиглэлээр төгссөн одоо хүнсний аюулгүй чиглэлээр ажиллах тийм инженер техник ажиллагч олдохгүй байгаа шүү дээ. Энэ дээр бол манай хотын дарга бол маш нарийн тоон баримт хэлэх байна. Хувьд бол 7 албаа агчтай байгаа. Нянгийн одоо шинжээч, химийн шинжээч бас хомсолтой ер нь бол нөхөгдөхөд маш хүнд бэрхшээлтэй байгаа. Гэхдээ лабораториор хязгаарлагдахгүйгээр Нандин даргын одоо юм дээр хэлэхэд ер нь төрийн албаа агчдыг бас нийтлэг одоо дутагдaltaй байгаа ш төрийн албаа агч. Тэгэхээр миний бодлоор бол яг төрийн албаа агчдыг одоо нэгдэр цалин өснөөс гадна дахиад нөгөө гүйцэтгэлийн үнэлэх асуудал, чиг үүрэг нь тодорхой байх асуудал бас айгүй чухал байгаа байхгүй. Тэгээд тэдний одоо гадаадд сурах боломж мөн одоо сургах хэрэгцээ, сургалтын хэрэгцээг нь бас одоо судалж яаж тухайн байгууллага суралцуулах асуудал эднээс бол айгүй чухал байгаа. Тэгээд дээр нь хүнийг ажилуулахад цалин хөлснөөс гадна байгууллагын соёлын асуудал бас надад л айгүй чухал санагдаад. Хэдийгээр цалин багтаа ч гэсэн тухайн байгууллагын соёл
одоо илүү сайн хөгжсөн байгаа. Тэнд хүн ажиллах хүсэл зориг одоо ирмэлцтэй байхыг бол бас ажиллах нөхцөл нь илүү боломжтой. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн хүнсний хувьсгал хилцүүлэгт одоо сургуулийн хүлээн авч ирсэн зочтой баярснаа илэрхийлье. Мэдээж эрүүл хүнстэй байж эрүүл Монгол хүнтэй байна. За ер нь бол хүнсний салбарыг хөгжүүлэх гэвэл одоо бидний сайн ярьсан одоо хүний нөөцийн асуудал, болсон хүчний асуудал, ур чадварын асуудал мэдээж давхар яригдана. Тэгэхээр энд бол бүр бодлогоор одоо анхаарал хандуул учиртай. За тэгээд цаашдаа бол мэдээж одоо тулгымцсан олон асуудлыг шийдвэрлэхийн тулд сайн болсон хүчнийг л бас бэлдэх ёстой юм байна гэдэг бас ийм одоо дүгнэлт бас хэлэхээр байна. Мэдээж стандартаа сайжруулах хэрэгтэй, хууль эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй. За лабораториудаа бүгдийг одоо ядаж итгэмжлэлтэй болгож гэдэг юм. Ингээд одоо хийх шаардлагатай олон ажлууд байгааг бас хэлцүүлгээс үзэгчд маань олж авсан бах. Ингээд манай өнөөдрийн хүнсний хувьсгал хилцүүлэг үгээр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзъя. Баяр та үзэгчдээ.